болцоо руугаа явж байгаа ба хэсэг ярина өнөрлөдөг. Би нөгөө юу илээ өмнөх хөшлөн дээр part 1 гэж жагаад part 2 олгоцсон. Тэгээд санаа нөгөө тэрийг part 1 гээл уншичаарай заяа. Энэ жинхэнэ part 2 шүү. За парк руугаа очисон чи юу вэ? Нөгөө гарууд нь хамгаалагчдын нэстэ дорхноо алдсан чи хашийн. За тэгсэн чи нөгөө гарууд нь сум руу буутсан чи сумын шүдэрээ хагаш. Тэснэ өөртөө шууд нэг нь хайчиж байгаа. Тэснэ нөгөө хоёрын шүдийг болохоор ой санамжийн ярьдагчдیں۔ Түрүүний ус явдлаа. Нөгөө нь яагаад сум бид ийшээ шидэгч юм бүүстэлдэг болсон бах та бидний бүгш. За тэгээд өстэй нөгөө муур хулгандаад өстэй ийш тийшээ алга болгоны хайгаал. Сонрон болохоор тэнийг хүн шиг юу ч мэдэхгүй байгаа байхгүй юу? За тэгээд өстэй сүүлдээ алсын ярагч дээр суухаар болж байгаа. За тэгэл нэг ямартэж ирсэн юм дээр нь суугаад гарч байгаа. Нөгөөд нь болохоор арт талын юм дээр нь суучдаг нас. Энэ үед болохоор захирал нь ирчихсэн. Явж байгаа юм л да. За тэгсэн чи солиот мөлөт буудаал. Тэгсэн чи нөгөөд нь аль хэдийн ирчихсэн. Тэгснэ нөгөө ямар ч манай сондрон та нар миний ардаас ирсэн юм уу гэж манай хүн хүмүүс царайлж. Тэгснэ шууд алуу энийг таймер өгөхөд намайг оронд нь авч яваач чаддсан бол гэл. Өөрхий нулимсаага гойжуулах гэжсэн чи манай гар зэрэгтэр шууд нэгийн шууд үсрээл нөгөөх нь болохоор шууд бүүстлээл тэний галт шонхрын скиллэрээ хоёул ингэ хуу амаад явчихж байгаа. Тэгээд энэ явдлыг хизээч хэлэхгүй шүү гэж амлаж байгаа нэгэндээ. Өөрхий солид удалж байгаа юм л та. Тэгээд сондрон болохоор энэ болзон хамгийн ад жаргалтай болзон мэт санагдаж байгаа юм л та. Маргааш нь тэгсэн чи бүдүүкэ багш маань болохоор юу вэ? Тэгэл бүр захирал махлан гараад тэгээд манай хоёрыг бууж ирэхэд нь болохоор аль хэдийн захирал багш тэгшин угччихсан. Тэгээд тэр хоёрын тэр багшийн ой сарамжийг арилгацсан. Тэгээд энэ хоёрыг аварсан мэтэл харуулж байгаа. Тэгээд ясны баян сүрдүүлсэн нөгөө юу бичиг харуулад амар сүртэй хамгаалт мамгаал. Тэсний өөрөө оруулж хамгаалж байгаа юм л та. Нөгөө талд гэсэн чинь нэг улаан өстгөө баачка аль хэдийн хашаад нь ороод ирсэн. Нэгээр нь цагдаа нарыг өстө хуу амж гинэ. Гэтэ сахалтай жах шиг. Тэгсэн чи бас хоёр дахь алуурч нь хортитэй. Нэг сумшиг юм нисэлэрсэн юу шахаа бүр сумшиг нисэдэрэл дүф. What the fuck гэсэн чи манай бүдүүкэ багш чамайг өстө жом шиг бицлаад алчнаа гээл сүртэй царилж байгаа. Манай хүн болохоор гоё юм захиалах гал. Мэдээж нэг юм дээр нь гоё юм захиалдیں۔ Гоё юм захиалах болохоор инээмсэлж байгааз. Нөгөө талд энэ хоёр ан маань үзэлцээл. Би тийм ч амархан жом шиг өгчихгүй шүү бүдүүкэ гэснэ. Нөгөө юм явуулаад тэгснэ жицэн ашиглангуудаа тэгсэн чи энэ бүр аавраа гаргаал. Хамын хаа болох гэж байгаа юм шиг байжсэн чи нөгөөх нь болохоор маа гэснэ нэг хорти явсан. Чадсан бол намайг вараараа тарган гахаа мэй гэжсэн хаалга мөргөд унцдаг нас. Тэгсэн чи манай хүн төмс царайлаад уучлаарай гэснэ яваад өгчдөг нас. Дээрээс энийг тосч явах юм гинэ. Тэгсэн чи нөгөө гар нь биш доторх цагдаануудын бүгднийг ялчихсан. Ногоонохтой үзэлцгнээ юм хөөрхөн нохоо ингэлгэлөө гэд эхлүүлжсэн чи нэг гарын хазааш яа ямар овоо төгдөг вэ гээл гараа харсан чи юу вэ гинэ гөгшөн болоод унс. What the fuck гэл ногооногийн чадвар хазаж исэн нөгөө өөр идүүс юмийнх нь хүчийг шингээж авдаг. Нөгөө гарыг дийлт бавж байгаа энэ яг өгсөн. 3 дахь алуурчин дээвэр дээр ирсэн сургуулийн нураахын гинэ амар том алхаар. За тэгээд энерги амар сүртэй хөрөмтлүүл зэмжтүүлээ. Манай хүн дээвэр дээрс зогсох гэж байгаа л тэгдээ нөгөөх нь тэгэл ямар ч ч гоё дрон зонор гэж байгаа юм л да. Энэ намайг харахгүй юм чи яах вэ гэл. Манай ийм том юм бэ гоё юм гэж байдаг.
За тэгэл нөгөө та нар болоо таныхан ялагдсан ш гэж бас үгүй энэ намайг хардаг үстэй. Энэ өөртөө ярьдаг солиотой тэнийг юм болов би ч утсан тийм ээ би чамтай ярьж байна гэж. Таныхан ялагдсан. Чи зүгээр наатахаасаа буу гэсэн чинь уурлаа шууд хамаг ультимейт скил гаргаал май гэлэг минь үххтэй үл дээрээ гээл шууд май цум авж байгаа. Гэсэн чи юу вэ яац юм дий энэ тоглоомын алах бариулж исэн юм яс. Хамаг цусна гараал үйлээд гом ягаа за. За тэгэл хордсон уу яацсан уу? Ямар ч таж өгөхөд өглөө. Хааны энэ гүлгнүүд гээл гэсэн чи дахиад юу илэн тэ хостол манай хүнийг хамгаалцсан тэгснээ бас жүжигчээ хардаа ам зам дээрээ болохоор кетчуп мэпчүүд тусаачжээ. За тэгэл маргаш хичээлдээ явах юмгүй тэгснээ амар тансыг орон дээр хөвцдөг чах шиг. За тэгэл мэ хоолоо идэх гэж ээж нөхч жаа. Тэгсэн чинь нөгөө сонрон чам бүр амар том тарай гаргаж ирэнгүүтээ чамд бидчихсэн ингээд тархина за юугүй ихгүй би сайн бишээ юу илээ. Би сайн болчлоо гэснээ. Манай юм үзэх бишээ. Нэг юм үзэх гэж байгаа. За юу. Тэгсэн чинь алуурчдын алгач чинь дахиад гардаг тэгээд ямар ч таж эпизод 2 дуусч байна. За нөгөөг чи хамгийн сүүлд өөрийнхөө чадварыг туршиж үзээгээр дууссан штэ. Тэгсэн чинь 125. Нөгөө талдаас өөр 67 дугаар сургууль гээд нэг сургууль байт юм л нэг гарч ирэнгүүтээ үзье гэснээр 1950. Юу вэ? Ямар суг гар вэ гэл зарим хүүхдээ шоолж молоод атмаамагийн хүүхд. Энэ болохоор сургуулийн хамгийн шилдэг атмааны юм аашаа. Амар юу аавар гараал. Нэмгцээрээ нэгдүгээр байранд орно шээс. Тэгэл нөгөөд нь бүр баярлал. Манайд үзчихсэн чинь бүр бөмбөг гараад исэн 176 гэж. Өөрхий цонхоор өсрөх нь. Өөрхий төө сум болохоор ийм газар тийгэж хэрэггүй хөө. Тэгсэн чинь нөгөө хийгээд үзчихэлтэй гээл. Тэгсэн чинь юу вэ? Гэрийн ураах нэ. Нэмгцээрээ хоёрт орчдیں۔ Манай хүн ч яг нөгөө ямар ч юм ашиглуулж байгаа л нэг гэрээс үтчихгүй энийг алчихгүй л нэг бараг 10% л гарах чи та гэл 10% ашиглдээ. Сондрогийн царай гэж 10% юм байгаа юм чи 100% нь л алд юм байгаа зү. Тэгээд нөгөө бүр 100% гарах чи дөө гэсээр сансар руу явуулсан чи юу вэ нэгдүгээр өрөөнд орчдیں۔ Тэгтээ оноо нь харагдахгүй заа юу. Нөгөө нүдний шилтэйгээ баачка бүр шок. Энэ идэ царай гэж гачин юмнууд. За тэгээд ямар ч таж манай нөгөө хүнийг болохоор би таны нууцыг мэдэн штэ гэсэн чи мэдгүй манай сургуульд одоо юу чам шиг тийм аюустай хүн гэж байхгүй штэ гэх өөрхий тоглоом гэж байна. Тэг чи ярихта би л юмын хакертад яг уу өндөр оноо авна гэд нөгөө манай тарганаг дуудангуудаа хакерт гэж орж байгаа. Шалтгаан гэвэл хамгийн сүлд нь орох гэдэг штэ. Алдар нэрд хөржлээ байлгүй гэл. Хакертал амар сүртэй шившлэг уннаал. Бараг сүнстэй айлуулагч болчихж байгаа юм шүү. Код нь 8 оттой юу вэ гээл ном шидэл. Тэгвэл зүгээр 8 тэг юм шүү гэсэн чи зүг байсан байж таардیں۔ Нөгөө талд бас энэ нэг юм нэгдүгээр байрт орохгүй хакер нэг суулгацаа хакерч шүү. Энэ хоёр ч өстэй ан ман үзэлж байгаа. Тэгээд 2 дугаар яран турсан дээр энэ нүдний шилтэй бачг өмнөх сургуулийн 67 дугаар байсан билээ. Даанч өмнөд нь болохоор юу илээ дээлэгдэг байсан. Тэгээд хөвзий ядал хакерч гэж үздэг. Тэгсэн чи юу анхаарлын юм зүгэрсэн манай хүнийхийг сольж чадаагүй л гэж авч ин тэгт. Өөрийнхөө болохоор 2000 гаргасан юм билээ. Тэгсэн чи 67 дугаар сургуулийн эсрэг энэ манай сургууль үзэлтгэхээр болцсон гэдгийг энэ багш нарын мэдээл. Бараг юу хэмдий. 8 жил ялгцсан гэж авсан. Тэснээ 5 дахь тоглогч юм болохгүй гэсэн чи нөгөө чи хүн төрхөнд ордог гэсэн чи юу вэ? Юу ариунууд маань юу арчаа вэ гэл. Сүртэй. Яг чи
Энэ юм төрүүлчүүд яг уу чамд буцаж хөвөнч оргоё гэсэн чи нөгөөх нь өстө шийдсэн царайг хараад байгаа. Нүдний гэлзаал явж байгаа. Вата тэгэл. Зя тэгэл өрөн ямар ч 7 хоног тэнд байх юм бэлээ. Тэгээд багшаараа видео колд бол сэлмэд юулаа харуулахаар болж байгаа. Нөгөөх нь амар гоё сэлэм өгсөн. За тэгсэн чинь 8 жил хэрглэж байгаа гээд шөний соёо гэдэг сүнсээр хийгдсэн. Тэгээд сонрон сэлмэ гаргасан чи юу вэ? Сэлэнтэйгээ нэлээд сайн зөгцсөн байна. Мундаг. Иш. Манай энэнийхэн запас нь бүр манай гэрт 13 байгаа ш. Тугурчуу гээд олон запас бэлтцээ байгаа гэж авсан. 13 аа гээл. Манай сэлбэ харах гэсэн чи хайрцаг дотроос нэг цагаан үстэй хүү гараад ирсэн. Гэсэн чи буцаагаад юмд нь хийчт юм байна. Тэснэ нөгөө нэг юм амар жоохон тогтцсон. What the fuck ямар жижиг сэлэм бэ? Хүүхдийн тоглоом юм аа хайшин гэж. Жоохон мяал юм байна даа л гэж авсан. За тэгсэн чи тэнд 7 хоног болд нь штэ. Тэгсэн чи манай хүн мэдээгүй зүгээр энэ хуцтайгаа байна гэж авсан. Чаа судлаа үгүй зүвдэд нэгээд явах гээд байгаа байхгүй юу манай хүн. Миний дотор хувцсыг өмсчих бүгдээр ямар гажиг юм бэ гэж авсан. Нөгөө автобусын шидлээ бүгдээр нэг нэгээрээ суулаа. Баяртай гэсэн чи дээрийн нэг мафия босс юм шиг нөгөө эмхтэй зэвүүн гар аливаа ардаас нь дагаа тэмцээн дээр нь манай юм хүмүүсийг сундрооныг алах гээд байгаа байхгүй юу? Нөгөө цагаан үстэй гаин гараал ирээл гэснэ. Манай хүн угаал байна. Тэгсэн чи энэ ангийнхан багш нь аим сүртэй харц туулгарч муулраа нагаад. Бараг нөгөө юу лээ? Юу юм дээ? Хойд солонгосын эсрэг нөгөө солонгос аштай л. Наад та яасан чиний ачаар л амьд үлж ийн сургуульч гэсэн чи үгүй танайхан яа болохоор манайд орсон юм шүү сонроо гэсэн чи юу вэ? Чиний болоод төвшиг авсан чи манайх худлааж үжиглэж байгаа. Юу вэ? Ийм хин шиг тариулж чаддаг сурагч байна уу? Иви гэж авсан гачин царайг хараад байгаа. Гэхдээ чи эзэнтэй таны наалт чинь жоохон сонирн болоод байна гэж. Нөгөөх нь дэлбэрэх гэж байгаа юм мэдэнгүүтээ амар сүртэй нэг гаргаал. Нөгөө хэн бүр гэл амар шуурга гараа. Чи тэгвэл наалт дэлбэрэх гэж байсныг мэдсэн бол хэлээш гэсэн чи түрүүнээс хойш тань хэлэх гэж байсан чи та өөрөө л намайг дараадсэн шүү дээ гэл. Тэр мэдээж ямар ч таж бидний спонсор бол Oyster маань байгаа. Тэгээд хамтран ажилласан Oyster да баярлаа. За нөгөө талд болохоор манай хөөхий юу юм дээ? Хөөхий жүжиглээл. Нөгөө багш нь болохоор яас юугээр идэв дээ нөх гэсэн чи юу вэ? Манай үнийг эмнэлэг төрөхээр бол тэгсэн чи нэг энэ нүдний шилдэг энэ хоёулаа дандаа тааралдаг байсан те. Гээ саад олдгоо шүү. Нөгөө нь холдолтоо зайл гэсэн чи нөгөөх нь бүр саад олоод олдгоо шүү. Саад олд гэдэг юм шүү гэсэн чи нэг хамгаалж байгаа. За тэгэл энэний нэрийг тан гэдэг юм билээ зөөс танаар нь дуудаж өгч. Тан ч юм болохоор шууд юу юм дээ. Манай эмнэлэг зүгээр байгаа гэсэн чи манай хүн шатаж мачаад алж байна. Нөгөө багш нь мом шиг оёо тайсан. Сэлмийн суулгах гэсэн сэлмийн суулаалаа. Толгойн зүсэх гэсэн чи бүдүүхэй багш зогсож байгаа. Нээсэн ч юм байдгүй шүү. Манай зүхтад аавд хэлэх гээд байгаа байхгүй юу? За тэгэл хаа нэгтээ алхаж байгаа л аав руугаа залгаад аав наалт салах гэдэг шинийг аваад ирээч гэж зөө гэснээ хүндэржсэн шууд бүхсээ орчилгүй яваад өгдөгнэс. За тэгэл нэг том тамхинд нь ирээд энэ нэг компьютерийн зурагтай болохоор эсрэг тал нөгөө зураг нь болохоор манай тал шүү заа. За тэгэл нэг амар давлгаа гаргасан нэг юм зүтсэн юу хэмдэ энэ сургуулийн хамгийн өвчтэй шууд сонирхол дээрсэн миний цэцгийг хүлээж авал яг танаа багт орж болох юм гэж явсан. Нэг бүтлгүүл танхаага яагаад авахгүй юу? Манай яаж ийнэ гэж зодох гэсэн гар энергийг шууд л тэгж байгаа.
За тэгс чи манай хүн гүйжээр ял зодолдох гэсэн чинь юу вэ? Жинхэнэ чацаг царайлж байгаа юм л да. Манай хүн чамайг заавал зодондоо гэсэн чинь гарын шүргэх бишээ нэг бэрсэн чи шууд гарын алга болчтой гэж шоконд орохын завдалгүй нөгөө хий чинь амлж өгч байгаа. Тэгээд өнөөдрийн видео энэ хүрээгээ дуусч байна.